Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотод дэд төвүүд байгуулах. За энд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээс гадна Монгол Улсын засгийн газраас энэ дэд төвүүдийн дэд бүтцийг хөгжүүлэхэд бас тодорхой санхүүжилт гаргах ийм яриа хэлцээрүүд 2014 онд эцэслэж за ингээд Сэлб дэд төв, Баян-Ушуу дэд төв, Толгойт дэд төв, Дамад Аржаа дэд төв, Шар хад дэд төв гэсэн энэ дэд төвүүдийн дэд бүтцийн бүтээн байгуулалт болон газар чөлөөлтийн ажлууд эхэлсэн байгаа. За энэ ажил яг уу 2015-6 оноос хойш жоохон саарсан. Өөрөөр хэлбэл тухайн үед бас эдийн засгийн нөхцөл байдал тийм сайнгүй байсан. Ингээд хэрхэн цаашаа яаж үргэлжлэх вэ гэдэг ийм шийдлийг бас тухайн үеийн засгийн газар, барилга хотын байгуулалтын яам, нийслэлийн засаг дарга, түүний аппарат шийдлүүд бас эрэлхийлжсэн. 2023 оны 10 дугаар сард нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдоод өмнө нь хэрэгжүүлжсэн энэ тэд төвүүдийг хэрэгжүүлэхэд одоо учирч ирсэн одоо хүндрэлүүдийг яг энэ салбарт ажиллаж байгаа хүмүүстэй бид баг 21 хоног тулгымдсан асуудлуудыг нөгөө мэрэгчлэтнүүдээр бүр яг газар дээр нь ажиллаж байгаа газрын мэрэгчлэтнүүд, хот байгуулалтын мэрэгчлэтнүүд бүгдэнтэй нь ярилцаад тэг ингээд бид нар хэдэн шийдэл төрсөн юм. За ер нь энэ дэд төвүүдийг явуулахын тулд заавал анхдагч бие даасан хууль батлах шаардлага байна. Өөрөөр хэлбэл энэ дэд төвүүдийг хэрэгжүүлэхэд бусад хуулиудаар чагталж байгаа, тэгэлж байгаа зүйлүүдийг энэ хуулийн чагтыг гаргая. За ингээд бид нар Улаанбаатар хотыг орон сууцчлуулах, Улаанбаатар хотын авто замын төвжирлийг бууруулах гэдэг нэртэй анхдагч хуулийн төслийг боловсруулсан. За энэ хуулийн төсөл дотор газар чөлөөлтийн орчин, Улаанбаатар хот гадаад дотоод боонд гаргаж уг төслөө санхүүжүүлэх хэрэгцсэн орчин, инженерийн ус дулаан үйлдвэрлэгч байгууллагыг аль байгууллага нь өөрөө өмчлөлтөө байлгах, зөвшөөрлийг хаанаас олгох гэх мэт бүх энэ одоо хүндрэлтэй хэрэгцээ орчнуудыг энэ хуулиар зохицуулж өгсөн. Ингээд эрх зүйн хийдэл зөрчил гаргахгүй байх үүднээс бусад дагсан хуулиудыг бас өөрчлөх шаардлагууд гараад ингээд эрх зүйн орчин хийгдээд 3 сарын бараг сүүл 4 сарын 1-ээс газар чөлөөлтийн ажил хийгдээд эхэлсэн.